Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шалмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ ээлжид таймергээрээ олдож байгаа маш их баяртай байна. Энэ удаад болохоор зэрэг хэдүүлээ таны бодож байгаа ямар нэгэн зүйл хизээ биелээ олох вэ, хизээ бүтэх вэ гэсэн ийм уншлага хийх гэж байна. За энэ удаад болохоор зэрэг хэдүүлээ 3 өөр хөзөрнөө сонгох байгаа. Энэ бол 1-р группийн хөзөр, энэ бол 2-р группийн хөзөр, энэ бол 3-р группийн хөзөр. За тэгэхээр та өөрөөсөө асуулт асуугаад яг ямар асуудлыг одоо хизээ бүтхийг мэдхийг хүсэж байна. Тэр асуултаа өөрөө сайн бодож жагаад энэхүү 3 хөзөр рүү хараад аль нь хамгийн их татагдж гин, аль нь өөртөө таалагдаад байна. Тэрийгээ сонгоод мэргээ хүлээн авч үзэхэд болно. За ингээд танд чимээгүй бясалгах боломжийг олгоё. За 1-р группийн маань урьдчилан тамирал. За та хэд маань энэ Bridge Third Eye гэдэг маш хүрэхэн хөзрийг сонгосон маань. Энэ хөзөр нь болохоор зэрэг за иймэрхүү зургалтаа одоо та хэдэд нэгээд харуулгаар харагдах бах. За эхлээд болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө асууж байгаа асуултынхан дээр ер нь юуны талаар мэдмээр байгаа вэ? Ямар зүйлийг бүтэхийг хүсэж байгаа вэ гэдэг дээр нь төлөв байдлыг нь харах гэж юу яасан байгаа. Энэ 3 хөзрийг татсан байгаа. За энэчнээс болохоор зэрэг надад за 2 юм харагдаж байна. Эхнийх нь болохоор зэрэг романтик амьдралтай холбоотой, хайрын харилцаатай холбоотой байна. Нэг нь болохоор зэрэг ажил төрөлтэй холбоотой одоо ямар нэгэн удирдлагаасаа хариуах гэж байгаа хүмүүс байж магадгүй. Ямар ч байсан энэ дээр болохоор зэрэг ингээд маш юм гал хэрчмтэй эрэгтэй нэрийг бол харагдаад байна. Тэгэхээр эрэгтэй хүнээс хариу хүлээж байгаа байж магадгүй. Тэгээ энэ асуудлыг ерөнхийдөө тойрон хүрээлж буй энерги нь юу байгаад байгаа вэ гэхлээр зэрэг нэгдүгээр та жоохон буруу ойлголцол их байгаад тах шиг байна. Та өөртөө юмыг буруугаар ойлгуулсан тий одоо юу гэдэг тэр хүн нь нэг амар сонирхолгүй байхад амар сонирхолтой гэж ойлгосон. Эсвэл тэр хүн үнэхээр амар өөртөө сонирхолтой байхад сонирхолгүй гэж ойлгосон юм. Ямар ч байсан байгаа зүйлийг буруугаар ойлгосон нэг ийм байдал бол маш их ажиглагдаж байна. Тэгээд энэ зүйл нь болохоор зэрэг тодорхойгүй байдалд ороод нэлээд бас баггүй цаг хугацааг өнгөрүүлж байгаа. Одоо айгүй тийм хүлээлтийн байдалтай байгаа нь өөрсдөө айгүй тийм эвгүй мэдрэмжийг төрүүлж байгаа, тухгүй мэдрэмжийг төрүүлж байгааг бол шууд харуулж байна л да. За тэгэхээр энэ King of Wands-ийн талаар би тодруулга авъя гэж бодож байна. За Галын хаан дээр болохоор зэрэг бас элбчин хөзөр маань буруу харж гарч ирж байна. Тэгэхээр ямар ч байсан гэсэн энэ эрэгтэй энергиэс одоо хариу хүлээгээд тэгээд нэг тийм та өөрийнхөө хүчийг алдсан те тэр хүнд айгүй найдаа тэр хүний одоо юу гэж хэлхийг айгүй хүлээсэн байдалтай байгаа харагдаж байна л да. За од үзэг буруу харж гарч ирсэн. За сэлмийн хаан бас гарч ирж байна. За яг шуудхан хэлэхэд яг одоогоор бол энэ харилцаа гэх юм уу энэ нөхцөл байдал ойрын хугацаанд ер нь нааштай шийдэгдэхгүй байх магадлал айгүй өндөр байна. Яагаад гэвэл за од хөзөр буруу харж гарч ирсэн гэдгээс харахад болохоор зэрэг найдвар айгүй багтаа гэсэн хөзөр ялцчгүй одоо утгааг илэрхийлж байгаа байхгүй. Тэнгуутаа ерөнхийдөө энэ маань ямар ч байсан хэн нэгэн хүнээс хамааралтай асуудал болоод явчихж байгаа учраас энэ дээр сэлмийн хаан гарч ирж байгаа нь жоохон онцгой энерги байгаад байна. Яагаад вэ гэхээр зэрэг сэлмийн хаан маань өөр айгүй тийм хүйтэн хөндийн энергийг илэрхийлж байдаг. Нилээн одоо эмпат шинж чанар багтай тий сонирхол буурсан ч юм уу сонирхол байхгүй энэ асуудал дээр сэтгэл хөдлөлийг их оролцуулахгүй маш их юм логик сэтгэлгээтэйгээр одоо хандж байгаа юм эр эрчмийг харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэчнээс надад харж байхад ерөнхийн ингээд энэ таны асуусан энэ асуултны нөхцөл байдал хэрвээ танд өөртөө ч үнэхээр яг за тийм ээ би ингээ эрэгтэй хүнээс хариу хүлээж байгаамаа ямар ч байсан нэг юм эр эрчим заавал эрэгтэй хүн байх ч алгүй ерөнхийдөө эрэгтэйлэг юм энерги давмгаа ийм хүнээс ямар нэгэн хариу хүлээгээд байгаамаа гэж бодож исэн хүмүүс байгаа бол яг зөв группээ сонгосон байна гэсэн үг нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар болохоор зэрэг яалтчгүй энэ нөхцөл байдал бол одоогоор
төдийлөн нааштай байхгүй болов тэр хүн өөрлөө чинь ямар нэгэн хариуг өгсөн байсан ч гэсэндээ тэр хариу нь өөрөө таны хүлээж исэн хариу байхгүй байх магадлал жоохон өндөр байгаад байна. Тийм тэгэхээр яалтчгүй энэ бол ихэнхийнх нь хувьд бас романтик амьдралтай холбоотой, ялангуяа эмэгтэйчүүд одоо миний видеог аягүй үздэг. Тэнгууд ямар нэгэн эрэгтэйгээс хариу хүлээж исэн ч юм уу тийм байх магадлал бас жоохон өндөр байгаад байна. Тэгээд энэ дээр болохоор зэрэг хин нэгэн нь худлаа ярьсан бас байх магадлалтай. Ялангуяа энэ эрэгтэй талаас нь одоо ил бичэн хүзэг буруу харж гарч ирсэн. Тэгээд 7-гийн сэлэм хоёр ингээ хамтдаа гарч ирж байна гэдгийг харахад болохоор зэрэг энэ эрэгтэй танд яг өөрийнхөө байгаа байдлыг 100% үнэнгээр нь илтгээггүй ямар нэгэн байдлаар жоохон баг зүгээд байсан байх магадлал айгүй өндөр байгаад байна. Тэгээ энээс нь болоод бас танд айгүй тийм хүлээлт үүссэн байж магадгүй. Танд яг байгаа байдлаа үнээр нь хэлээгүй учраас одоо би чамд сонирхолгүй юм ч юм уу эсвэл би өөрийн бодож ин гэдгээ шударгаар хэлээгүй тэрийгээ танд одоо илэрхийлээгүй учраас энэ нөхцөл байдал үсээд та одоо ингээд яг нэг юм хүлээлтийн байдалд байгаа ийм нэрэг бол ажиглагдаж байна. За тэгэхээр одоо хэдүүлээ болохоор зэрэг ерөнхийдөө төлөв байдлыг нь авч дууссан гэж үзээд за цаг хугацаа руугаа орцгоё. За ер нь хизээ энэ хүнээс хариу ирэх вэ? Хизээ энэ галын хаанаас хариу ирэх вэ? За 10 хоног эсвэл 10 дугаар сар за 5 хоног. За 5 сар заяа 5 сар аль эсвэл 4-р сарын 5 аль эсвэл 10-р сар ямар ч үсэн 5 10 гэдэг тоонууд маш их гарч ирж байна. Ягаад гэвэл 5-ын сэлэм гарч ирсэн бас 5 тоотой байдаг энэ Hierophant гэдэг хөзөр гар дээд цангартан гэж хөзөр гарч ирсэн. Мөн дээрээс нь 10 тоотой азийн хурд гэдэг хөзөр гарч ирсэн. Гэхдээ азийн хурд нь бас буруу харж гарч ирсэн гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ 5 дугаар сард 5 дугаар сараас 10 дугаар сарны хооронд 5-ны өдөр аль эсвэл 10-ны өдөр ерөнхийдөө өөртөө холбогдох боломжтой. За мөн дээрээс нь ялцчгүй олон хүн үзэж байгаа учраас би ийм олон цаг хугацаануудыг хэлж байгаа шүү. Ер нь цаг хугацааг бас тариагаар хэлэхэд жоохон хэцүү байдаг. Бас жоохон хэцүү асуултуудынхаа нэгд ордог. Тийм учраас аль болох би та хэдтэй олон хувилбарыг гаргаж өгч байгаа гэдгийг олгоорой. Тэгэхээр тий одоогоос 5-аас 10 хоног байж болно. За ерөнхийдөө бол энэ нэг гарч ирсэн minor arcana буюу жижиг арканагийн хөзөр дээр бол сэлэм гарч ирсэн нь сайнны тохио. Яг гэвэл сэлэм өөрөө агаар мах бодтой учраас маш хурдан энергитэй байдаг. Миний хувьд бол би агаарыг хамгийн хурдан гэж үздэг учраас энэ бол 5 хоногтой орж болно. Тэгэхээр 5 хоногийн дотор тантай бас холбоо барах магадлалтай заяа. За хэрвээ 5-аас 10 хоног дотор холбоо барихгүй бол 5 дугаар сард эсвэл 10 дугаар сард за тэгээд 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд сар болгоны 5-нд юм уу 10-нд холбоо барих боломжтой. Тэгээ маш сонирхолтой нь болохоор зөв 2 ширхэг 5-ын тоотой хөзөр гарч ирсэн. 2-ийн үржин 5 тийм 10 байдаг тийм ээ. Тэгэхээр ямар ч байсан 5 болон 10 гэдэг тооноор маш их акцентыг өгж байна. За энэ хугацаанд ерөнхийдөө танд холбоо барих магадлал бол айгүй өндөр байна. Холбоо барьж таны одоо хүлээж исэн тэр асуултыг чи хариултыг бол танд өгөх магадлал маш өндөр. Гэхдээ тэр хариулт нь төдийлөн таны хүсээгүй хариулт байх магадлалтай. За яагаад вэ гэхээр зэрэг энэ 5-ын сэлэмгээд хөзөр маань өөрөө бас нэлээд ширүүн энергитэй хөзөр байдаг. Ерөнхийдөө ямар ч аргаар хамаагүй ялан дийлж байгаа те жоохон шудраг бус ийм энергийг бас илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ хүн танд бас яг таны сансныг одоо хүссэн тэр мэдээллийг чинь өгөхгүй, хүссэн тэр хариултыг өгөхгүй байх магадлал жоохон байгаа харагдаж байна. За гэхдээ ерөнхийдөө бас тариу мөрөн дээр та хэд маань одоо барыг мэддэг гэсэн болов хэрэг миний видеонуудыг сайн үздэг бол яг одоо байгаа энерги дээр ч суурилж одоо яг одоогоор ямар энергийг өөрлөгөө татаад байгаа вэ гэдгийг тариа хөзөр маань ил болгож гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр одоо ирээдүй гэдэг зүйл бол шууд ингээ бүр бичигдсэн те бүр хууль болцсон ийм зүйл биш байдаг учраас бас нээлттэй байдаг. Магадгүй энэ энергийг өөр тийш нь өөрчлөх бас боломжтой байж магадгүй гэдгийг бас дахин нэг сануулчих гэж бодлоо. За тэгээ хэдүүлээ одоо болохоор зэрэг Oracle үзэл татыг сахиусуудаас нь ерөнхийдөө энэ нөхцөл байдалд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг харцгаая. Тэрийг болохоор зэрэг би энэ messages from your angels гэдэг. За
сахиусан тэнгэрийн энергитэй юм оракл үзүүлсэн авах болно. Энэ хөзөр маань бол сахиусан тэнгэрийн энергитэй, сахиусан тэнгэрийн хүмүүс ингээ амар зөөлөн одоо энергитэй гэж боддог. Гэтэл сахиусан тэнгэрүүд маань бол ерөнхийдөө тийм жоохон цагдаа шиг энергитэй гэх юм уу. За маш хурдан юу гарч ирлээ, хөзөр гарч ирлээ. За тийм таныг яг одоогоор энэ асуудал хитрхийн амар их анхаарал өгөхгүйгээр өөр төрлийн анхаарлаа хандуулж, бясалгаж тийм магадгүй сайхан агаар салхинд гарч байгаль дэлхийтэйгээ холбогдож тийжээж одоо энерги буцааж өөртөө цоглуулж аваарай гэж тэгэхгүй бол энэ гадны одоо хүчин зүйлээс шалтгаалсан зүйлсийг хүлээгээд өөрийнхөө амар их энергийг барж байгаа харагдаж байна. За тэгээд new romanticism imminent гэж юм. Тэгэхээр энэ бол шууд нэг романтик одоо уншлага болоод байна гэдэгтээ маань бол айгүй сайхан таарж байна. Ерөнхийдөө энэ хүнтэй асуудал ч юм болохгүй байсан ч гэсэндээ дараагийнх нь хүн нь бол байгаа. Тэгээ шинэхэн романсын боломж бол байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг энэ галын хаан юуны сэлмийн хаантай бол холбоогүй шал өөр цоо шин харилцаа байх болно гэдгийг сануулж байна. Тийм учраас зөвхөн энэ дээр одоо нэг хүн дээр хамаг анхаарлаа хандуулаад тэрнийхээ төлөө бити бас хитрхийг шаналараа дараагийнх нь хүн нь байгаа шүү гэдгийг сануулж байна. За дахиад нэг одоо оракл үзэл татъя. Бас л ялгаагүй анжел буюу сахиусан тэнгэрийн энергитэй. За дараагийн хөзөр нь болохоор зэрэг энэ AIL гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За өгж байгаа мессеж нь болохоор зэрэг одоо нууцлагдмал ийм мэдээллүүд танд маш хурдан бөгөөд амрахнаар ирэх болно. За тэгээд эрэг өөрчлөлт маш ойрхон байна гэдгийг сануулж байна. Тэгэхээр ерөөхдөө бол яг энэ асуудалд хитрхи амар их санаагаа чилээж зовоох хэрэггүй. Яагаад гэвэл энэ яг одоогоор фокуслох зүйл чинь бас нэг биш гэж гарч ирж байна. Энээс илүүтэйгээр өөр дээр анхаарлаа хандуулад, өөрийгөө сайхан бүүзэлөөд, тэ агаар салхин гараад, өөртөө юу хэрэгтэй байна тэрийгээ өөртөө өгөөд ингэж байж хардаг. Тэгэхгүй бол яг одоогоор айгүй тийм өөрийнхөө энерги ирч хүчийг бусад хүмүүсийн гарт өгсөн, тэ ямар нэгэн зүйлээс хариу хүлээсэн гадаад хүчин зүйлд хамаг анхаарлаа хандуулсан байгаад байгаа харагдаад байна. Энийгээ болоод өөрлөгөө тэр энергиудыг цуглуулад энэ асуудлыг одоо гартаа аваарай. Энэ асуудлыг гартаа авах ганцхан боломж нь бол одоо ийшээ хандуулаад байгаа анхаарлаа өөрлөгөө эргүүлж харуулах юм шүү гэдгийг сануулсан хөзөрнүүд ерөнхийдөө гарч ирлээ. За энэ удаагийн уншлага маань угаасаа ерөнхийдөө жоохон богинохон уншлага болж байгаа. Яагаад гэвэл хизээ бүтэх вэ гэдэг те маш тодорхой асуулттай учраас ийм байна. За тэгээ нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсгээр болохоор зэрэг хэдүүлээ юу үзэх вэ гэхээр зэрэг энэ асуудал танд яг ямар одоо зүйлийг ойлгуулах гээд байгаа вэ? Яагаад таны юм хүлээлтийн байдалд байлгаад те юм тохгүй одоо сэтгэл зүйтэй байлгаад байгаа вэ? Эний цаана яг юу сурах ёстой юм бэ? Ямар шарахыг хөндөд байна гэдгийг асууж өгнө. За мөн дээрээс нь хэдүүлээ би өөрөө ерөнхийдөө харж агаад энэ хүн дээр бас яг энэ хүний бодлыг харъя. Хэрвээ үнэхээр та ямар нэгэн эрэгтэй хүнээс те ялангуяа гал ордтой болон юу агаар ордтой эрэгтэйчүүд гэж магадгүй. Тэгэхээр хум ихээр жинлүүр за аль эсвэл хонь, нум болон арслангийн ордны эрэгтэйчүүд байх магадлалтай. Зөвхөн нараар нь ярьж байгаа шүү. Нарны орд нь. За тэгээд энэ хэрвээ мессеж танд үнэхээр таарсан бол би та хэдтэй зориулаад яг энэ одоо галын хааны одоо энерги нь юу байгаад байгаа юм бэ? Таныг гэсэн бодол нь юу байгаад байгаа юм бэ гэдгийг бас давхар харж өгнө гэж бодож байна. За ингээд ерөнхийдөө энэ удаагийн маань YouTube дээрх нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. Та нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай. Энэ хүртэл үзэж намайг дэмжсэнд маш их баярлалаа. Хэрвээ нэмэлт авах гэж байгаа бол хэдүүлээ тун утгагүй нэмэлтээр олзъя. Хэрвээ нэмэлт аваагүй бол тун утгагүй YouTube дээр олц цаг бүгдээрээ баяр таа. За 2 дугаар бүрийнхэн маань уншлагатай тутам орил. За та хэдийхээ бодсон тэр асуудал те тэр зүйл нь хизээ биелэл олох вэ гэдэг уншлагыг хийхэд бэлэн болсон байна. За эхлээд болохоор зэрэг хэдүүлээ асуусан асуултныхаа талаар одоо энэ санаа зовнууд байгаа асуудлынхаа талаарх мэдээллийн төлөв байдлыг авч байгаа. Тэгээ энэ төлөв байдал нь хэрвээ яг таны бодож байгаа зүйлтэй таарах юм бол таны амьдралд хамааралтай байх юм бол хөрвүүлэн үзээрэй. Хэрвээ таарахгүй байх юм бол босоод 2 группийн за яг энэ төлөв байдал хамгийн ихний хэсгийг үзэж байгаад өөрт нь аль нь хамгийн таарч ин тэрийг бас үзэх боломжтой шүү. За тэгэхээр хэдүүлээ төлөв байдлыг нь харъя. За 5 аяг гарч ирсэн. Сэлмийн бол 3 гарч ирсэн. За тэгээ хамгийн сүүлд нь the fool буюу
мунхаг үзэр гарч ирсэн байна. За энэс орж байхад болохоор зэрэг энэ асуудал таны одоо бодоод байгаа асуудал хүлээгээд байгаа тэр зүйл юу вэ гэхлээр зэрэг нэгдүгээр болохоор хин ямар нэгэн аялалтай холбоотой байж магадгүй. За визний асуудал те эсвэл ямар нэгэн байдлаар нэг юм шин за одоо аялал гэдгийг бас өөр ойлгож болно л доо. Шинэ ажилч байж болно, шинэ харилцаач байж болно. Ямар ч байсан нэг юм шив нэмийг эхлүүлгээд тэгээд тэрнийхээ төлөө одоо авах хөстэй алхмаа авчихсан. Тэгээд хариу хүлээж байгаа ийм байдлаар ажиглагдаж байна. За өнгөрсөн хугацаанд энэ одоо шинэ аялалд гарахын өмнө бол сэтгэл санаа нэлийн хүнд байсан харагдаж байна. Өөрхөн хувьд амьдралдаа гэх юм уу эсвэл энэ асуудлын эргэн тойронд айгуу тийм сэтгэл хангалуун бус байсан. За тэгээд page of source буруу харж гарч ирсэн. За энэ сэлмийн болдог жоохон бясалгаадах юм. Энэ асуудлыг өмнө нь олон удаа бас туршиж үзсэн байж магадгүй. Одоо хийх гээл ингээл оролдож үзээл тэгэл нөгөөдг нь болохоо ойлоод хойшлол айгүй их тэгсэн байж магадгүй. Өмнө нь бас айгүй их олон удаа оролдож үзчихсэн. Тэгээ одоо нэг юм болох нүггүй юу гэдээ бас яг ингээд амар хүлээж байгаа. Тэгэд яг энэ асуудлаас болоод бас баггүй энерги барсан гэх юм уу. Тэгээ энэ асуудалд айгүй их юм энерги ингээд шавхаж зориулсан. Тэнгүүд олон удаа бас бүтлгүүцсэн талууд байна. Өмнө нь бас олон удаа бүтлгүүцчихсэн. За ялангуяа энэ дээр надад ямар жишээ орж ирж байна гэхэлэр зэрэг жишээлх юм бол энэ визэнд өмнө нь олон удаа орох гээд тэгээ ямар нэгэн байдлаар дундаасаа визэн цуцлагдсан, альсвал хойшлогдсон ч юм уу тиймэрхүү асуудлууд бас гарч ирсэн байж магадгүй. Тэгээд энэ нь зөвхөн визтэй зөвхөн аялалтай холбоотой байх албагүй ерөнхийд нь одоо энергийг зүгээр тайлбарлахын тулд жишээ авч байгаа гэдгийг ойлгоорой. За дахиад нэмэлт 2 хүзэр авъя. За temperance хүзэр буруу харж гарч ирсэн. За тэгмуута дахиад moon хүзэр. Гэхдээ нэг гоё юм байна. 10-ын зоос байна. Маш ойлгомжтой гоё мессеж орж ирлээ. За яг одоогор үнэхээр таны төвчээрийг шалгаж байгаа зэрэг бүр ингээд байж суухан аргагүй энэ асуудлыг бодохоор бүр ингээд өвчтөд толгож арзаагаал хизээ болох юм болоо хизээ хариу нэрх юм болоо гэл ингээд хүлээгээл тэ хизээ бүтэх юм болоо яах юм болоо бүтүүл яана бүтэхгүй бол яана энэ тэрэгэл амар их юм бодож байна. Тэгээ энэ нь таны бүр үнэхээр хамаг ингээд бүр ингээд бодохоор ингээд гизчээ ингээд сонирн болдог зэрэг бүр амар их стресс мэдрэгдэж байна. Тэгээ төвчхийн аргагүй байдалтай айгүйх ордог энэ байдлаа ажиглагдаад байгаа байхгүй. За тэгмүүд үсттэй манайхан юм байна. Тодорхойгүй байдалтай ингээд яг ирээдүй юу болох яахыг мэддэггүй юм тодорхойгүй байгаа даа. Тэгээ энэ нь танд ингээд бүр амар төвхтэй мэдрэмж өгж байгаа. Гэхдээ энэ сар хүзрийн араас амар хөрхөн 10 заас гараад ирсэн байхгүй. 10 заас болохоор зэрэг айгүй тийм удаан хугацааны үржил шим аз жаргалтай төгсгөлийг харуулдаг ерөнхийдөө бол. Тэгэхээр энэ зүйл нь үнэхээр таны төвчээрийг барж байгаа. Энэ зүйл нь энэ асуудал таны үнэхээр хамаг төвчээрийг шалгаж байгаа. Энэ асуудалд айгүй их энерги зарцуулж байгаа юм боловч яагаад ингэж их юм энерги зарцуулагдаад байгаа вэ гэхлээр зэрэг энэ нь таны удаан хугацааны аз жаргал одоо ирээдүйтэй ч холбоотой учраас. Энэ зүйл бүтчих юм бол таны дараагийн 10 жил яригдах гээд байгаа учраас үнэхээр аргагүй ирэхэнд энэ асуудал бол танаас ийм их чармаалтыг шаардаад байна гэсэн үг. Тэгээд нэг сайхан мэдээ дуулгахад 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн хувьд хичнээн энэ асуудал нь яг одоогор хэцүү байгаа боловч аяанда бүтэх магадлал өндөр заяа. Бүтэх магадлал өндөр удаан байж магадгүй. Үнэхээр тэг ялангуяа ингээд цаг хугацаа гэдэг чинь айгүй сонирхтой хүлээж байгаа хүнд үнэхээр удаан тэрнээс шиг амар аз жаргалтай сайхан байж байгаа хүн болохоор үнэхээр хурдан байдаг. Тэгээд тийм ч учраас байгаагаасаа бүр илүү удаан үрт санагдаад иж магадгүй. Энэ зүйл бүтхийг хүлээх үрт нь бүр ингээд өдөр хоног явж өгөхгүй, цаг хугацаа явж өгөхгүй, юу өдрөөр амьдрах биш цаг цагаар амьдрах байгаа юм шиг мэдрэмжтэй ч явж иж магадгүй. Гэхдээ энэ хүлээлт нь одоо worth it байх бол. Тэгээ энийг хүлээсэн нь энэ төлөө ингэж их чармаалт гаргасан нь эцсийн дүндээ зөв зүйл байсан байх болно гэдгийг бол яг энэ 10-ын зоос сануулад өгж байгаа харагдаж байна. За ерөнхийдөө төлөв байдлын хувьд бол ийм мессежнууд гарч ирсэн. Одоо хэдүүлээ цаг хугацаагаа харъя. За цаг хугацааны мэдээлэл авъя. Энэ хүмүүсийн бодоод байгаа, энэ их хүлээгээд байгаа энэ зүйл нь хизээ бүтэх вэ, хизээ биелэл авах вэ? За би та хэдтэй шуудхан хэлье.
ерөөхдөө тариа хөзрөөс цаг хугацаа асуух аюу төвөгтэй байдаг. Аюу төвөгтэй байдаг заяа гэхдээ тийм байна. Маш эрэг хөзөрнүүд гарч ирж байна. За цаг хугацаагаа яриа. Хамгийн ойрхондоо 9 хоногийн дотор биелнэ. За хамгийн ойрхондоо 9 хоногийн дотор биелнэ. Хамгийн ойрхондоо 9 хоногийн дотор биелнэ. Хамгийн удаандаа 3 сарын дотор биелнэ гэж байна. Тэгэхээр одоогоос 9 хоногоос 3 сарын дараа. За хэрвээ 9-оос 3 сар нь өнгөрчих юм бол дараа жилийн 3 сар байж магадгүй. Эсвэл энэ ирэх 9 сард байж бас магадгүй зэ. Тэгэхээр яг энэ одоо видеог та хизээ үзэж байгаагаас шалтгаалаад тийм ээ 3 дугаар сар 9 дугаар сар хизээ байх нь тэрнээс нь шалтгаалаад ерөнхийдөө 3 дугаар сар 9 дугаар сар бас хамаатай байж болно. Хамгийн ойрхоноор бодох юм бол ерөнхийдөө 9 хоногоос 3 сарын дотор бас биелэх магадлалтай. За тэгээ тэр хугацаанд нь хэрвээ 3 дугаар сар орж байгаа юм бол 9 дугаар сар орж байгаа юм бол угаасаа хамааралтай болоо явчихна. Гэхдээ тийм биш байх юм бол 3 сараас хэтэрчих юм бол 9 дугаар сар болон 3 дугаар сард биелэх магадлалтай. За тэгээд ерөнхийдөө бол энэчнээс надад ингээ харахад яг зуны уйлрал маш ихээр харагдаж байна. Тэгэхээр энэ видеог авч хүлээж авч үзэж байгаа хүмүүс бас хавар 100 энэ төр үзчихэж бас магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол хизээ үзэхээс үл хамааран энэ өгж байгаа мессежнүүд маань бол хизээж байсан гэсэн танд таарна гэсэн. Хэрвээ төлөв байдал нь танд таарсан бол бусад мессежнүүд нь бол танд таарч байгаа гэсэн үг шүү. Тэгээд олон хүмүүс үзэж байгаа учраас би ганцхан юм хэлэхгүй тийм ээ. Мэдээж хэрэг ерөнхийдөө яг ямар сарууд те хэд хоног хэдэн 7 хоног моног нь хамааралтай байна. Тэрийг нь хэлж өгнө. За ерөнхийдөө бол энэ 9 сэлэн гарч ирсэн учраас та юмсыг аягүй их ургуулж бодоод энэ ерөнхийдөө бол аль болох энэ асуудал дээр үнэхээр хэцүү байсан ч гэсэндээ тайван байхыг хичээх хэрэгтэй. Хитрхийг ургуулж бодож санаа зовнож тийх шаардлагагүй. Тийх тусам улам ингээд нөгөө нэг энэ асуудал дээрээ блок үүсгэж байдаг байхгүй. Бид нэр ингээд өөртөө их юм ингээд амар их сүргээр бодоод амар их тэр сүрэг энергийг хөрөнгөлүүлээд байх тусам ертөнц биднэрт ингээд эн чинь тийм амар тийм дааж тавшгүй юм бишээ гэдгийг харуулахын тулд бидний одоо айцыг ингээд билүүлж өгöd байдаг. Тэгээ айц нь биелсний дараа нэг хайгаад байхааргүй юм байсан юм байна дөө гэсэн тийм баталгаа бид нар аваад байдаг байхгүй өөрөө ирэхгүй. Тэгэхээр аль болох зүгээр энэ бүтсэнч бай бүтээгүүч бай би зүгээр тий энэ бүтсэнч бай бүтээгүүч бай бүх юм окей эцсийн дүндээ бүх юм окей гэдгийг л өөртөө маш сайн сануулах хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээд хариуны хувьд биш тэ хэрвээ хариу хүлээж байгаа хүмүүс авал ялангуяа одоо бизнесний хариу ч юм уу те ямар нэгэн зүйлээс хариу хүлээж байгаа хүмүүс байгаа бол үнэхээр ялцчихгүй маш гоё хоёр аяг хөзөр гарч ирсэн. Тэгэхээр эрэг хариу аваад та айгүй их баярлах болно, тэмдэглэх болно те айгүй гоё тэмдэглээд ингээ хамтдаа ингээ суугаад юм уугаад за болчлаа бүтчлээ cheers гэд төлөө гэд тэгээ хундаа тулгаж байгаа ийм байдал бол харагдаж байна. Тэгэхээр энэ асуудал яг одоогоор өөртөө чинь маш их энергийг өөрөөс чинь авж ийн шаардж ийн. Гэтэ энэ нь юутай холбоотой гэхээр зэрэг зүгээр та өөрөө шуудхан хэлэхэд айгүй төвчээргүй, тавтаргүй байгаатай айгүй холбоотой. Тэгээ би энийг маш их ойлгож байна. Би өөрөө маш тавтаргүй хүн. Хичнээн ингээд сүнслэг замналаар яваад олон жил болж байгаа ч гэсэндээ төвчээр алдагдах, тавтаргуутах зүйлс маш олон тохиолддог. Ялангуяа хэрвээ та хэд мэдж байгаа бол би Австралид ирсэн байгаа сая энэ Австралийн бизнесний асуудлыг зохицуулах гэж бүр үнэхээр тамаа цайсан. Миний хувьд амар хэцүү тоххгүйсэн. Гэхдээ ямар ч гэсэн одоо ингээ Австралид ирсэн байж байна. Тэгэхээр энэ донд бас аялалд гарч байгаа хүмүүс байгаа даа. Ялангуяа яг бизнесний асуудал бодож исэн хүмүүс байгаа бол та хэдтэй онцгойлон төвчээртэй байгаарай, бүх зүйл болно гэдгийг дуулгая. Тэгээд заавал зөвхөн виз биш шүү гэдгийг дахин сануулъя. Тэгэхгүй бол хүмүүс визтэй л холбоотой мессеж гараад ирлээ гэж бодож магадгүй тийм биш. Хүн болгоны нөхцөл байдал өөр байгаа. За одоо болохоор зэрэг би та хэдтэй Oracle хөзөр татаж өгч харъя. За messages from the angels гэдэг Сахиусан тэнгэрийн нэрхтээ юм хөзөр байгаа. Сахиусан тэнгэрүүд бас ширүүн үедээ ширүүн байдаг. Ерөнхийдөө ертөнцийн цагдаа шиг тийм нэрхтээ байдаг байхгүй юу? За хүмүүс болохоор зэрэг анжел гэхээр Сахиусан тэнгэр гэхээр амар тийм зөөлхөн нэр бодоод идэв юм байлаа. Гэхдээ тийм биш үү. За
Тэгэхээр эхнийхээ энэ харцгай Aurora гэдэг утгаар гарч ирсэн. За яг одоогоор бол та маш өндөр энергийн хэлбэлцэлт байна. Эсвэл таны амьдрал чинь өөрөө айгүй өндөр хэсэг дээр байна. За ингэснээрээ бусад хүмүүст энэ нь одоо нэг тийм threaten гэдэг чинь монголоор юу гэх юм, нэг тийм бусад хүмүүст энэ нь юм дарамт юм шиг болж магадгүй. Бусад хүмүүс ингээд таныг хараад тоох энэ яхаар гинт ингээд амар амжилттай болоод явчих гэж жоохон атаархах ч юм уу, өөрийгөө жишгч юм уу, тиймэрхүү үзэгдэл бас гарч иж болцсошгүй байгаа даа гэж байна. Тэгээд таны болохоор зэрэг энэ өндөр байгаагаасаа доошоо буух хэрэггүй. Ягаад гэвэл тун удахгүй эдгээр хүмүүс бас таныг дагаад танаар дамжуулаад ингээд ингэж одоо сайн сайхан байж болтгийм байна гэдгийг мэдрээд та үлгэр жишээ энэ хүмүүст үзүүлэх болно гэдгийг харуулж байна. Тэгэхээр надад энэ дээрээс бас яг ингээд нэг юм өөрнөөсөө нисэж байгаа шувуу бас харагдаад байгаа хгүй. Тэгэхээр та ямар ч үсэн нэг зүйлийн төлөө нэлээд том алхам авсан харагдаж байна. Тэгээд тэрнийхээ яг нэг юм бүтгийг хүлээгээд байж байгаа. Тэгээд яг энэ одоо ийм том алхмыг хийж байх явцад бас зарим хүмүүс ингээд дургуутсах таны хойш нь татах гэж үзэх ч юм уу. Одоо байгаа газараасаа битгий хөдлөө гэж таныг ятгах гэж оролдож магадгүй. Тэгэх юм бол энэ хүмүүст юусоо юу яаж болохгүй, одоо бууж өгч болохгүй гэх юм уу да тий. Тэр хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэггүй. Яг өөрийнхөө бодсон тэр зүйлийнхээ төлөө яг нисээд явах нь зөв шүү гэдгийг сануулж байгаа. Ийм үзэр гарч ирсэн. За дараагийн үзэр болохоор Кареса гэдэг үзэр гарч ирсэн байна. За ямар нэгэн зүйлийг дуусгах, ямар нэгэн амьдралын циклээ дуусгах үе шат дээр очсон байна. За тэгээд яг энэ үеэр бол сахиус болон ертөнцөөсөө тусламж аваарай. Тэднэрээс тусламж, за тэгээд мөн дээрээс нь чиглүүлэг авахыг хүсээрээ гэж энэ ерөөсөө одоо бол ингээд яг нэг юм сахиус тэнгэртэй юу гэдэг тусламж хүсэж болох бүхий л хүмүүсээс, бүхий л одоо энергийн битүүдээс тусламж хүсэх цаг нь мөн юм шүү гэж энэ. Тэгэхээр яалтчгүй энэ дунд яг нэг юм өөрөө орхиод нисэж байгаа шууны дүр зураг бол 2 дугаар группийнхнээс маань шууд ханхалж байна. Тэгээ та нар маань маш том үйл хөдлөл авсан бололтой. Тэгээд энэ нь бол яг одоогоор өөртөө маш тохгүй мэдрэмж төрүүлж байгаа бол удаан хугацааны аз жаргалтай хийж буй маш том алхам мөн юм шүү. Тийм учраас төвчээртэй байгаарай. Тэгээд нэг амар том зөвлөгөө юу вэ гэхээр зэрэг манайхан яг одоо амар хэцүү байгаа ч гэсэндээ том зургаар нь харахыг хичээгээрэй. 10-20 жилийн дараа таны өнөөдөр авсан энэ алхам чинь ямар одоо нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг санаарай. За тэг үнэхээр ингээд тэсгээ байгаад балаад байгаа үедээ агаар салхинд гарч за байгаль дэлхийтэйгээ нэгдээд тэгснээрээ та энийг амар хэцүү мэдрэмжэд авч туулах боломж гарах болно. За тэгээд таны оюун санаа чи хослоод за тэгээд сүнсийг чинь гоё сэргээж өгөх болно гэдгийг сануулж байна. Тэгэхээр яг одоогоор хаанаас хинээс тусламж туслалцаа авч болохоор байна. Тэр болгоныг хүлээж авах хэрэгтэй гэдгийг сануулсан юм үзэр гарч ирсэн биш үү. За тэгээд 2 дугаар группийнхэндээ амжилт хүсье. Би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За яг одоо 2 дугаар группийнхний маань энэ амар хэцүү байгаа энэ мэдрэмжийг яавал арай жоохон багасгаж өгөх вэ? 1-р нэмэлт хэсгээрээ тэрийг асууна. 2-р болохоор зэрэг яг одоогоор ингээд нэг юм тухгүй тий хүлээлтийн байдалд байгаагаас таны юу сураасаа гэж сахиусууд нь хүсэж байгаа вэ гэдгийг асууж өгье заяа. За тэгэхээр нэмэлт хэсэг авах хүсэх юм бол пин коммент би хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод заврын дагаа худалдаад авч болно. За ингээд хэдүүлээ нэмэлт авсан бол нэмэлтээр олзъя. Нэмэлт аваагүй бол дараагийн YouTube бичлэгээр олсоо бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийг сонгож орж ирсэн та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За одоо болохоор зэрэг би та хэдтэй бодож байгаа тэр зүйл нь хизээ бэлээ олох вэ гэдгийг уншиж өгөх болно. За юуны түрүүнд 3 хөзөр татсан байгаа. За энэ 3 хөзөр маань юуг илэрхийлж байгаа вэ гэхэлэр зэрэг таны дотроо ботсон энэ асуудлын төлөв байдлыг харж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ төлөв байдал яг таны ботсон зүйлтэй таарч байгаа юм бол эсвэл таны амьдралын ямар нэг асуудалтай таарч байгаа юм бол та үргэлжлүүлээ сонсоорой. Хэрвээ энэ төлөв байдал таарахгүй ерөөсө бодож ирсэнээс нь шал тусдаа өөр юм байх юм бол нөгөө 2 группийг бас төлөв байдал хамгийн ихний хэсгийг нэг сонсоод үзээрэй. Тэгж жаад өөртөө хамгийн их таарж байгаагаа бас сонгож болно шүү. За таны дотроо ботсон тэр асуудлыг ингээд харахад за төлөв байдлыг харахад юу гарч ирж байна вэ гэхэлэр зэрэг ямар нэгэн өөрчлөлтийг хүлээж байгаа ямар нэгэн бас хариу хүлээж байгаа байдал ажиглагдаж байна л да. Хин нэгнээс хариу ямар нэгэн имэйл те эсвэл хин нэгэн тань руу уцаар ярихыг ч юм уу хүлээж байгаа ийм байдал ажиглагдаж байна.
Тэгээд энэ нь бас юм гэр бүлтэй холбоотой байж магадгүй. За ямар нэгэн байдлаар одоо ээж аавтай тий эгч дүү амраг садаан тий ийм хүмүүстэй холбоотой байх магадлал бас нэлээд өндөр байна. За тэгэд энэ зүйл нь бол таныг бас айгуу тийм итгэл найдвар бага байгаа гэх юм уу да, энэ ингээ бүтэхгүй байх үедээ гэсэн айц айгүй их байгаа харагдаж байна энэ асуудлыг тойроод. Гэхдээ ерөнхийдөө бол гол хөзөр нь Ten of Pentacles буюу 10-ын зоос гэдэг хөзөр гарч ирсэн. Бас мөнгө төгрөг ажил карьертай холбоотой зүйл байж магадгүй, эсвэл гэр бүлтэй холбоотой зүйл байж магадгүй харагдаж байна. За дахиад хоёр хөзөр татаж авъя. За энэ болохоор Judgment хөзөр буруу харж гарч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн гол хөзөр нь ялцчихгүй 10-ын зоос байна. Энэ асуудал бол бас чамлахааргүй том асуудал нь. Тэгэхээр яг гэр бүл бизнестэй холбоотой, ажил төрөлтэй бас холбоотой ч магадгүй. Зоос хөзөр маань өөрөө яг юм бидний бодит амьдралыг харуулдаг хөзөр гэдэг байхгүй. Тэгэхээр яг ийм эрүүл мэнд, гэр бүл болон мөнгө төрөх, ажил төрөлтэй холбоотой байдаг. За энэ асуудлынх нь юуг харахад болохоор зэрэг энергийг харахад биш тэ. За би жоохон бясалгаадах юм. Хоёр их арканагийн хөзөр гараад ирлээ. Их арканагийн хөзөрнүүд маань айгүй тийм том энергитэй байдаг. Тийм учраас жоохон бясалгаад яг юу хэлэх гээд байгааг нь ойлгох юм. За би ер нь тодруулга авъя. Judgment хөзөр буруу харж гарч ирснээр юуг илэрхийлэх гээд байгаа вэ? За 4-ийн зоос. За одоо болохоор Death хөзөрлөө үхэлтээр тодруулах бас авъя. Энэ асуудал ер нь л айгүй тийм том асуудал байх шиг байна. Хүний бүр амьдралыг бас нэлээд өөрчлөх үс юм том асуудал. Тэгэхээр заримынх нь бодлохоор зэрэг одоо айгүй том тийм удаан хугацаанд бодож явсан ажилдаа анкет дэлгэцсэн тэрнээсээ хариу хүлээж байгаа байж болно. Заримынх нь бодлохоор зэрэг хөөхтэй болох гээд үзэж байгаа бас байж болно. Гэх мэтчлэн ингээд ямар ч үсэн энэ асуудлаас те гарч ирэх үр дүн нь өөрөө таны амьдралыг бас нэлээдгүй өөрчлөх зүйл байгаа тань л да. Яагаад вэ гэхээр зэрэг Judgment болон Death гэд хоёр их арканагийн бас нэлээд юм кармик хоёр хөзөр гарч ирсэн. За Judgment буруу хараад гараад ирэхээр зэрэг бид нар ямар нэгэн байдлаар нэг зүйлийг сурах гад сурч чадахгүй байгаа байдалтай. Ямар ч үсэн нэг түүх тавтагдах гээд байгаа ч юм уу тиймэрхүү зүйл бас байх гэдэг талтай. Тэгээ энэ нь болохоор 4-ийн зоос гэхэлэр мөнгө олох байдалтай бидний амьдралынхаа суурь хэрэгцээг хангах гад үзээд яваад байгаа байдалтай бас холбоотой байж болно. За тэгээд Death хөзөр буруу харж гарч ирсэн гэхэлэр өөрчлөлтөөс жоохон айж байгаа байдал ажиглагдаж байна л да. Энэ зүйлийг бүтхийг маш их хүсэж байгаа мөртлөө цаагаараа бүр яг 70 тухамсартай болохоор бас яг бүтгэс нь жоохон айж байгаа айц байгаад иж магадгүй тэрийг өөртөө дор дорноо шалгаад үзээрэй. Тэгээд заримынх нь хувьд болохоор зэрэг одоо тэтгэлэг мэтгэлэг ойрлж байгаа ч юм уу эсвэл сургууль руу ингээд аппликейшнээ явуулсан. Тэгээд тэрнээсээ хариу хүлээж байгаа гэсэн тиймэрхүү бас юм байж магадгүй. Сэлмийн хатан гарч ирсэн. Сэлмийн хатан болохоор зэрэг аягүй тийм ухаалаг тэгээд интеллект өндөртэй одоо ийм энергийг харуулж байдаг байхгүй. Ер нь бол яг энэ 3 дугаар группийнхний юун дээр болохоор айгүй тийм таарсан энергийг мэдрэгдээд байна. Энэ зүйлийг ингээд бүтхийг хүсэж байгаа мөртлөө бүтсний дараах ирэх үр дагавраас жоохон айж байгаа байдал ажиглагдаад байгаа нэг л нэг тийм зөрчилтэй. За тийм хэрвээ энерги өөрсдөж мэдрэгдэж байгаа бол үнэхээр яг зөв группээ сонгосон байна гэсэн үг. Тэгээ өргөжлүүлээд үзээрэй. За ерөнхийдөө төлөв байдал бол ийм байна. Энэ таны одоо буцаа асуудал болохоор зэрэг алдчихгүй одоо эрүүл мэнд, гэр бүл болон ажил төрөл, мөнгө төрөв, бизнес, сурлага хөдөлмөртэй холбоотой байх гарцаг гол төлөөлөгч хүзэр маань болохоор зэрэг энэ 10-ын зоос гараад ирсэн байгаа. Тэгээ ямар нэгэн зүйлээс хариу хүлээж энэ утас цохохыг, имэйл ирэхийг хариу ирэхийг хүлээгээд байгаа. Тэгээд айгүй тийм энэ асуудал дээр хандж байгаа таны хандлага болохоор зэрэг жоохон найдвар багтай. Бүтэхгүй байх магадлал бас нэлээд байгаа гэсэн нэлээд азаа туршсан байдалтай байгаа. Гэхдээ энэ нь болохоор зэрэг эргээд ямар учиртай вэ гэхлээр зэрэг нэгдүгээр та өөрөө жоохон өөрчлөлтөөс баг зэрэг айгаад байна. Хоёрдугаар бас нэг жоохон кармик үеийн үрийн холбоос үлбээ жоохон явагдаад байгаа харагдаад байна гэсэн үг. За тэгээ хэдүүлээ одоо болохоор зэрэг ирэх хариу тий. За энэ хүлээгээд байгаа хариу нь одоо
бүтгээд байгаа тэр зүйл нь хизээ бэлээ болох вэ гэдэг цаг хугацааны мэдээлэл авъя. За цаг хугацааны мэдээлэл бол хариунаас авахд жоохон төвөгтэй байдаг. Page of Swords. За Eight of Wands маань дахиад гарч ирсэн. Ер нь бол маш ойрын хугацаанд хариу орж ирэх магадлалтай байна. Долоо дугаартай Chariot өдөр. За ер нь амар тийм маш их хүчтэй үзүүрнүүд гарч ирж байна. За гэхдээ зарим үзүүрнүүд маань жоохон буруу харж гарч ирээд за ямар ч байсан авах хариугаа бол маш их хурдан авахулна гэж гарч ирж байна. За байж байгаа би дахиад хэдэн хөзөр авах юм. Одоо болохоор би зөвхөн зөв харсан хөзрүүдийг авах болно. Зөвхөн зөв харсан хөзрүүд авах шүү. Зөв харсан хөзөр, зөвхөн зөв харсан хөзөр авах. За окей ойлгомжтой тийм. Хариугаа маш хурдан авах болно. Ерөнхийдөө бол 1-7 хоногоос 8-7 хоногийн хооронд авна. За 7-ны өдөр, 6-ны өдөр болон за та сайн тогтоогоод аваарай хараа. Айгу олон тоонууд гараад ирсэн баггүй. Тэгэхээр би бүгдийг хэлчихье. 1 6 7 8 9. За юу. 1 6 7 8 9. 1 6 7 8 9. За эдгээр өдрүүдэд гэж болно. Ерөнхийдөө бол та хизээ үзэж байгаа энэ видеог хизээ үзэж байгаас хамаарат одоо бол яг 3 дугаар сар болж байгаа. Тэгэхээр 3 дугаар сарын 19 ч юм уу те байж болно. За гэхдээ яг зүгээр цаг хугацаа хэлэх юм бол ерөнхий энергийг харж байхад бол угаасаа айгүй хурдан энергитэй битүү гал хөзрүүд гарч ирсэн. Гал энерги маань, гал мах бод маань өөрөө маш хурдцтай энергитэй байдаг. Тийм учраас маш хурдан энэ зүйлийн хариу бол ирэх болно. За гэхдээ хариу ирэхдээ жоохон эрсдэлтэй байна. Ялчгүй та өөрөө ч гэсэндээ азаа үзэж байгаагаа мэдэж энэ зүйлийг хийсэн тий хариугаа хүлээж байгаа эсвэл бүтгэх болов бүтгэхгүй болов гэд ингээд дэгнзээ донцоод байж байгаа энэ энерги бол айгүй мэдрэгдэж байна. Тэгээд бүтээсэ гэж хүсэж байгаа хэрнээ бүтчихүйдэ гэхээс нь бас айж байгаа. Одоо нэг хүмүүс тоглоомортэй ингээл амар ёо ажил болгоомсоо гэж гिचээд ажиллаа олоод орчоод дараа нь ажилласаа олоод зовж ийн гэж ярьдаг шүү дээ. Яг тийм нэрийг амар их ажиллагдаад байгаа байхгүй. Тэгээд гэтээ энэ асуудал бол ямар ч байсан маш хурдан хугацаанд хариу нэрх болно. За хариу нь яг тийм эсвэл үгүй байхыг бол хараахан хэлж мэдэхгүй яагаад гэвэл энэ хөзөрнүүдийг харахад дандаа буруу харсан байгаа учраас жоохон одоо бодоогүй байсан хариу бас ирэх магадлалтай. Гэхдээ энэ доотлын хоёрыг харахад бас эрэг харагдаад байгаа. Page of Swords бас өөрөө эрэг хүзэр. Тэгэхээр ерөнхийдөө бол хариу нь магадгүй гэж гарч ирж байна гэж би бол хэлэх юм байна. Тийм тэгээд ерөнхийдөө бол ердөө ойрын хэдэн хоног дотор хариу энэ зүйлийн хариуг альсвал энэ зүйл одоо бүтэх магадлал бол байна. Тийм тэгээд яг ажил сурлага одоо гэр бүл болон эрүүл мэндтэй холбоотой юм зүйл байх гэдэг байна гэсэн үг. За хэдүүлээ сахиусын зөвлөгөөг Oracle зөвлөгөөсөө татж авъя. За энэ хөзөр маш хурдан гарч ирлээ. За яг одоо ингээд өөрийнхөө now that you've asked your angels for сахиусуудаасаа эсвэл ертөнцөөс тусламж хүссэн учраас яг нэг юм тэнгэрлэг одоо чиглүүлгийг хүлээж авахтай бэлэн байгаарай гэж байна. Тэгээд та одоо Деважангаас ирж буй энэ туслалцааг дэмжлэгийг хүлээж авах эрхтэй хүн юм шүү гэдгийг сануулж байна. Тэгэхээр та хэд маань одоо энэ мэргийг үзснээрээ ч юм уу те ямар ч байсан ингээд нэг юм чиглүүлгийг хүлээж авахд бэлэн болсон байна гэдгийг харуулж байна. Энэ дүнд удахгүй гэрлэж байгаа хүмүүс байгаа мó? Гэрлэж байгаа хүмүүс байгаа бол энэ нь аягүй сайн зүйл байх болно. Сахиусууд нь дэмжиж өгч байна. За одоо болохоор зөв хэдүүлээ Angel of the Day гэд хөзөөсөө мессеж авъя. За яг одоогоор бол энэ зүйлийн одоо бүтхийг амар хүлээж ингэж зовж ирснаас зүгээр яг урдаа байгаа зүйлээ толгоогоо доош нь болгож аваад ингэж хийгээд явж ирсэн дээрээ зүгээр урдхаа хийгээд явж байхад хангалттай. Бусдыг нь бол ерөнхийдөө яг
одоо таны сахиусууд ч юм уу те зохицуулаад ингээд явж байгаа гэдэгт бүрэн дуруу итгэээс сэтгэлээ амраа гэж юм. Тийм. За ийм мессеж өглөө. За ерөнхийдөө бол энэ уншлага маань үгээр дуусаж байна. Угаасаа ерөнхийдөө асуулт нь маш ойлгомжтой учраас богинохон уншлага болж байгаа. За гэхдээ биднэрт нэмэлт хэсэг байгаа. За нэмэлт хэсгээрээ юу харах вэ гэхэлэр зэрэг энэ асуудал танд юуг одоо заах гээд байгаа вэ? Таныг яг одоо ингээ хүлээлгээд бүтэхгүй мэдэгдэхгүй те иймэрхүү байдалд байлгаж байгаа нь ямар учиртай вэ? Энд чинээс таны юу сураасаа гэж хүсэж байгаа вэ гэдгийг асууна. За мөн дээрээс нь тийм эсвэл үгүй гэдэг асуултанд хариулт яг бүтэхгүй юу гэдгийг харж өгье. За тэгээд хэрвээ бүтгийн бол юу болох вэ? Бүтэхгүй бол юу болох вэ? Одоо эцсийн үр дүн нь юу ах вэ гэдгийг бас нэмэлтээр харж өгөх болно. За хэрвээ нэмэлт хэсэг тань сонирхолтой санагдаж байгаа бол пин коммент буюу хамгийн ихний коммент төлтөөсөн холбоосоор зааврын дагуу худалдаа авалтаа хийгээд хүлээж авч үзэх боломжтой шүү. За тэгээ хэрвээ нэмэлт худалдаж авч байгаа бол тун удахгүй нэмэлтээрээ уулзъя. Хэрвээ үгүй бол дараагийн YouTube бичлэгээр уулзцай. Бүгдээрээ баяртай.